Сайн мэцхан та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өнөөдөр технологийн томоохон компаниудын ярилцлагын тэнцэх 150 өдрийн чаленжийн дараач өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодлого ямар бодлого вэ гэвэл same tree гэдэг нэртэй бодлого байна. За same tree гэдэг энэ бодлого одоо энэ tree-ийн бодлогууд дундаас бол ерөн модоор бодогддог бодлогууд дундаас бол ерөн хамгийн амархан бодлогуудын нэгэ гэж хэлж босох нь байна. Мөн компани ярилцлагууд дээр бас их орж ирдэг тийм бодлого. За тэгэхээр биднэрт юу байх вэ гэвэл PQ гэдэг хоёр мод өгөгдөх нь байна. За хоёр ширхэг мод өгөгдөх нь байна. За модны мэдээ root нь өгөгдөн шүү дээ. Root гэдэг бол хамгийн дээдлийн нөөдүүд тийм ээ. За тэгэхээр энэ нөөд нь өгөгдөх нь байна. За тэгээд хэдүүлээ тийм function бичих нэ. Тэр хоёр ижрэх нь үгүй юу гэдгийг олдог function бичих нь байна. За тэгэнгүүт ямар одоо tree хоорондоо ижрэх юм бэ гэвэл уус яг л ижрэх нь одоо structure буюу тэр бүтцэн яг л ижрэх байгаа. Тэр юу нь одоо team 2 мод бол ижрэх байх нэ. Одоо чинь root node дээр бол энд нэг энэ одоо тэгэнгүүт тэрнийхээ зүүн талынх нь юун дээр child node буюу хүүхэд node дээр нь бол 2 баруун талынх нь хүүхэд node дээр 3 гэж байх нэ. За тэгэхээр хэдүүлээ юу хийх вэ гэхээр одоо бидний хувьд бол юуг шалгах вэ гэхээр хэдүүлээ угаасаа PQ гэдэг зүйлүүд одоо PQ2 null pointer буюу одоо ямарваа нэгэн зүйл point хийхэ болоод ирэх үед тэ ямарваа нэгэн нode руу юу яаха болоод ирэх үед энэ хоёр нь аль нь null pointer босчих үед за энэ би end шүү жоох муухай чинь за Q ийм босох үед угаасаа энэ хоёр нь аль нь байхгүй ч юм чинь эн чинь бид нэр return true буцаах нь бол ойлгомжтой шүү дээ. Яг тэгвэл угаасаа аль нь ямарваа нэгэн нode руу point хийхгүй байна. Тэрийг нь бид нар мэдчихээн те ямарваа нэгэн нode руу заахгүй шүү дээ. Яг тэгвэл эндээсээ бүр хитрээд явц учраас тийм учраас аль нь одоо юу болох үеийг null pointer болох үеийг хэдүүлээ base case гэж үзэх нэ. За тэгмүүд base case гэж үзэнгүүт хэдүүлээ тэгвэл яг энэ date байгаа үед яах юм? Яг энийг ингээ point хийж байгаа үед яах юм? Тэгмүүд p за end гэж биччихээ дөө би тэрийг нөөс биччихгүй юм чи. PQ2 нь аль нь ямарваа нэгэн нode руу зааж явах үед хэрвээ P дээр байгаа тэр value тийм ээ. За Q дээр байгаа value 2 тэнцвэл хэдүүлээ хаашаа орох вэ гэвэл аль тал руу н орох ёстой шүү дээ. За ерөнхийдөө бол энэ үндсэндээ бол за depth first search гэж болно. За ерөнхийдөө бол depth first search тоо. За тэгэнгүүт хэдүүлээ тэрнийхээ дараа return гэд дахиад нөгөө function-а дуутах нь байна. За is same гэж хэдүүлээ бодчих та function-ын нэрийг те is same. Тэгэнгүүт is same-ийг хаашаага дуутах вэ гэвэл аль-альнийхэн left руу дуутах нь байна. PQ2-ийнхаа аль-альнийхэн left руу. За мөн өөр нөгөө талын нөхцөл бас биелэх хэрэгтэй шүү дээ. Тэгжээ хэдүүлээ true буцана. За энийг ингэхгүй энийг зүгээр end гэж. And is same дээр дахиад хэдүүлээ баруун тал руу дуутчих нь байна. Аль-альнийг. За тэгмүүд ингэж recursively одоо ингэж дуудагдаж явж байгаад хэдүүлээ хэрвээ энэ хоёр нь таарахгүй бол яах юм бэ? Аль эсвэл нэг нь төрүүлээд null pointer босчвол яах юм бэ? Ямарваа нэгэн нode руу заахаа босчвол яах юм бэ? Тэр үед хэдүүлээ зүгээр s нөхцөл дээр нь return false шүү дээ. За ингээд ерөнхийдөө хэдүүлэн бодлого болох нэ. За ерөнхийдөө бодлогын ерөнхий санаа нь бол ийм. Энэ хоёр ямарваа нэгэн нode руу зааж ин тийм ээ. Ямарваа нэгэн нode руу зааж ин. Тэнгүүд энэ хоёрын чинь value тэнцэж байгаа учраас энэ нөхцөл биелэх нь байна. Тийм учраас энэ нөхцөл биелэн. Тийм учраас хэдүүлээ энэ function call-ыг хийх нь шүү дээ. Энэ function-а дуутах нь, функц дуутах нь. Энэ хоёр функц дуутна. За тэнгүүд энэ ч одоо sub problem болж ийн гэсэн үг шүү дээ, тэ. Тэнгүүд энэ дэр байсан юунууд чинь бүгдээрээ left руу орно. За тэнгүүд энэ left руу орлоо. Энэ хоёр бас ижлэхэн тэнцэж чинь. Тийм учраас дахиад left руу орлоо. Аль нь
юу вэ штэ. Одоо node pointer усч штэ одоо ингээд хойш. За тийм учраас энэ дээр return true хийгээд буцаага true дахиад баруун тишээгээ орно. Баруун тишээгээ явсаа баруун талд нь болж гин. Тийм учраас хэдүүлээ true гэдэг юу хэвсэх нэ. True гэдэг үг хэвсэх нэ ч яг буцаах нэ тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө бас энэ тайлбарыг ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Мэдээж tree гэдэг зүйлийг сайн мэдэхгүй байгаа хүнд бол мэдээж амар биш. Тийм учраас tree-тэй холбоотой ямарваа нэгэн бичлэг оруулахыг хүсч ивэл комент хэсэгт комент бичээрэй. Мөн одоо хэдүүлээ юу руу орцгоё. Бодолт руу орцгоё. За бодолт нь яаж явагдах юм бэ тийм ээ? За бодолт нь яаж явагдах вэ гэвэл хэдүүлээ хамгийн ихсээд одоо base case бичиж шүү дээ. Base case ярьсан. As нь одоо node pointer болох үед хэдүүлээ return true болох хэрэгтэй. Яг зэрэг одоо ямар нэг node руу заахаа болох үед нэг гэсэн үг шүү дээ, тий. За тэрний дараа хэдүүлээ яах вэ гэвэл p болон q нь ямар нэгэн node руу зааж явах үед p-ийн value нь тэнцүү q-гийн value-тэй тэнцээд ингүүл хэдүүлээ одоо recurrent function одоо хэдүүлээ дуудана шүү дээ. Функц дуудана те. Тэрэн дээр хэдүүлээ яаж дуудах вэ гэхээр ихсээд left руугээ явуулна. За ерөнхийдөө left руугээ явуулах юу бол байхгүй. Заавал одоо энэ бодлогын хувьд бол шаардлага байхгүй. Гэхдээ бид нар бол конвенцийг даах хэрэгтэй шүү дээ. Дэлхийн одоо depth first search хийж байгаа тийм конвенц байгаа. За тэрийг хэдүүлээ даах хэрэгтэй. Тийм учраас хэдүүлээ ингэж хийж байгаа байх нь. За ингээд ерөнхийдөө хэдүүлээ бодлого болох нэ. За шалгаад үзье хэдүүлээ юу болох нь. За болж юм тийм ээ, асуудалгүй болж байна. За тэгэхээр ерөнхийдөө энэ бодлогын санаа бол хамгийн гол нь за ерөнхийдөө энэ нөхцөл бол ойлгомжтой байгаа хаа гэж найдаж байна. За мөн энэ нөхцөл ойлгомжтой байгаа хаа гэж найдаж байна. За тэгэнгүүт энэ function code-ыг хамгийн гол нь ойлгох хэрэгтэй. Энэ бол depth first search хийж байгаа. Хамгийн ихсээд зүүн тал руугаа дараа нь баруун тал руугаа ордог. Тэр одоо бүх л нөөдүүдээр явна гэсэн үг шүү дээ, тийм. За тэгээд энэ дээдлийн нөхцөл биелэхгүй бол энэ хоёр одоо утга нь хоорондоо өөр эсвэл аль нэг юу нь pointer нь node pointer болох үед хэдүүлээ шууд false-ыг буцаах нэ. Яагаад гэвэл бүтцийн хувьд өөр эсвэл утгын хувьд өөр болж байгаа учраас юм аа. За ерөнхийдөө өнөөдрийн бичлэг ийм байлаа. Та бүгд таалагдсан байхаа гэж найдаж байна. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. За тэгээд асуухыг хүсэж байгаа зүйлээс комент хэсэгт асуугаарай.